Самацхан уу? Надагчтай хайрдаг үе. Мэдчилгийн хүргэлт маань хүргэлжилсээр ээлжид Эрдмийн баяраар энэ цаг мөчид ичи явда баяр хөөр дагуулж ирсэн эрхэм хайртай охин энэрлдэ гэж хаягалсан Солонгос улсаас илгээсэн шин сэтгэлийн мэдчилгийг уламжлахаар хүрэлцэн ирээд байна. Хамтдаа охин үрийг нь маш гоё гинтийн бэлгээр баярлуулцгаая. Сайн уу? Энэрл мөн үү? Гант тулгын энэрл мөн үү? За, сайхан баярлж гин үү? За, баяр янзын болж гин үү? За, анаа надагчтай хайр түгээгээд мэдчилгийн үргэлтээс энэрл ийм гоё цэцэг ирсэн. За, тэгэхээр хоёулаа нэг хэдхэн минутын бичлэг хийвэл болох уу? За, манай мэдчилгийн үргэлт маань үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн дугаарынхаа ийм хөөрхөн зочин охинтой үргэлжлүүлж байна. За, энэрлээ энэ өдрийн мэд хүргэе. Баярлаа. За, ямар хөөрхөн болчихсон юм бэ? Яг энэ цаг мөчид 5 сарын 1-нд ямар баяр болж байгаа вэ? Хохны баяр. За, 5 дугаар өнгө амжилттай төгсөж байгаа тийм ээ. За, тэгэхээр бичлэгнийхаа ихэнд дүүдээ баярын мэнд хүргэе. Таньдаг бүх найзууд, ах эгч нарын зүгээс айгүй гоё баярын мэнд хүргэж шүү. Баярлаа. За, энэрлээ бичлэгнийхаа ихэнд хоёулаа бас өөрсдийгөө тавчхан танилцуулъя тэхүү. Миний дүү аль сургуулийн 5-ын хэдгээр ангид сурдаг вэ? Би Эрдмийн аймаг төгсөлбөр сургуулийн Наран гэрэл багштай 52 ангид сурдаг. 5 дугаар ангид тун амжилттай төгсөж байгаа тийм үү хоёулаа? За, ер нь ингээд харсан чинь өглөөнөөс хойш их олон хүмүүс баяр хүргэсэн үү миний дүү? Тэгтээ ирж амжаагүй юм байгаа юу? Ээж аваа хоёр гадаад байгаа болохоор ирж амжахгүй. Бага. Ер нь ээж аваа хоёроо санаж байгаа. Санаж байгаа. За, тэгвэл миний дүү бол энэ бэлгийг ээж аваа хоёр явуулсан баха гэж бодож байгаа юм шүү дээ, тийм ээ? За, одоо тэгвэл эхлээд анаа цэцгийг гардуулахаас өмнө дүүдээ нэг гоё цагтл уншиж өгөх гэж байна. Тэрийг хоёулаа маш сайн сонсох хэрэгтэй. Тэгээд ээж аав нь мөн үү эсвэл өөр хүмүүс үү гэдг нь тодорхой болно шүү заяа. Анаага маш гоё сайн сонсоорой за. Омголон залуу насыг минь оосрлож орчлонд мэндэлсэн охин өрмийн чамда хязгааргүй их хайртай шүү. Айлын том шүү дээ миний охин чинь араасаа 2 дүү дагуулсан ачааны хүндийг үрэлцэж орчлонд бид хоёрыг аав ээж болгосон хамгийн мундаг охин өр шүү дээ. Нарыг атгаж ирсэн юм шүү миний охин. Намайг бас аавыгаа баясгаж мэндэлсэн юм шүү. Насыг минь хучиж энэ хорвоод мэндэлсэн юм шүү. Нарт энхэн хорвоод аз жаргалыг хэмжээлшгүй ихээр мэдрүүлж ирсэн юм шүү. Олны дунд одтой яваарэ. Бусдын дунд бурхан шиг хүндлэгдэж яваарэ. Алтан дэлхийд дандаа азтай одтой яваарэ. Аав ээж хоёр нь хэдий хол байгаа ч гэсэн охин үртэйгээ үргэлж хамтдаа байгаа шүү. Хичээлээ хамгийн сайнаар хийгээрээ удахгүй аз жаргалтайгаар уулзъя охиноо чанга твэрэн үнсий гэсэн байна. Энэ цэцгийн баглааг хайртай энэрлдэ гэж хаяглаад Солонгос улсад суугаа аав ээж хоёр нь явуулсан байна. За тэгээд ангийн найзууд нь энэрлдэ баярын мэнд хүргээд гоё алга ташиг тэхүү. Тэрний минь үргэлжлэл бяцхан охин минь хатдын ухааныг өвлөхөөр Энэрлээ энэ мэдчилгээ ирнэ гэж юу н бодож ирсэн үү? Үгүй. Яста гинтийн бэлэг байсан баг. За, одоо хоёулангийн хийж байгаа энэ бичлэг ба штэ. Ээж аав хоёр нь үзээд сууж байгаа. Миний охин яаж хүлээж авсан бол бид хоёрт хэлэх үг байгаа болов гэд үзэж байгаа болов. Аав ээж хоёртаа хэлхийг хүссэн үгээ дамжуулъя тэхүү. Ээж аваа хоёр дайртай шүү. Хурд ирээрээ маш их санаж байгаа шүү. гэдэг асуулттай. За тэгэхээр аав ээжийн амин хайртай охин болсон хөөрхөн энэрлдүүдээ баярын мэндийг дахин хүргэж байна. Ангийн найзуудтайгаа маш гоё баярлаарай заяа. Амхан ганцхан биенд минь ат жаргалын наран болон манцан амин өрмөн чийжтэй амьдралыг бэлгэлсэн наран билээ. Эрхэн чинэхэн зөрхөндөө ээжигээ багтаан ивэсээ инхи хорхон үрс минь ээждээ ирсэнд баярлалаа. Эрхэн чинэхэн зөрхөндөө